За сайн байцгаана уу. За бүгдөө сайхан амарцгаасан уу. За би одоо нисгээс гараад ингээд цэргийн төв госпитал гэдэг эмнэлэг рүү явж байна. Тэ. Тэнд одоо эхнэрээ 3-4 настай охиноо хевлээд байгаа 8 сартаа үрийн хүртэл ингээд алдсан. Тэ. Үнэхээр аимшигтай хэрэг гарсан. Тэгээд тэр залуутай би уулзах явж байна. Өчтөр орой холбогдсон. Эр хүндээ хайртай. Өөр дөрөө бодоод үзэхэд 2-3 хүнээ ингээд онц гэрчгээр алуулсан. 2 нялх үрээ их нэртэйг ингээд алуулсан үний сэтгэл санаа ямар байх вэ, тийм ээ? Зүгээр өөр дөрөө ингээд жишээлээ бодоход энэ үнэхээр аимшигтай нэр. Тэгээд өчтөр орой холбогдсон чинь ахаа би цагдаа дээр орж нөгөө алуурчтай уулзлаа гинэ. Тэгээд тисэхгүй бас орилоод чам би ална гэдээ дайраад тэгээд цагдаа нар нь болиулаад үгүй дайрахгүй байх юм би тэр чинь. Тэгээ уучлахгүй гэсэн чинь уучлахгүй нэг нэ. Би зүгээр хүн алж үзгэсэн ингээд. Зүгээр ямар амир. За тийм л байна. Тэгээд одоо тэр залуу дээр очиод би бас нэг сэтгэлийн дэм өгөх гэсэн. Зовх цагт нөхрийн чанар танигддаг. Тэ. Ямарс очиод уулзъя. Наан итэм ороод нэг байгаа хитэн дүүргөө байгаа мөнгө өгье. Өнөөдөр 2 охинтойгоо үлдсэн. Уул нь хевлээдх 8 сартаа хүүхэд нь гаргасан 4 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл байх байсан юм байна. Хүн нэг л амьдрна, тийм ээ? Насан туршдаа ингэж зовж явах юм хард толб ингээд одоо нэр бас л аимшигтай юм аа. Би тэгээд яг уу эр хүндээ хайртай, зовх цагт нөхрийн чанар танигдна. Урд чинь бас нэг дутуу нойртой хонлоо бодоод очие уулзъя. Бас залуугийн дансыг тавьчвал бас боломжтой ард иргэд маань нэг 5 давдахгүй 10 10дахгүй нэг 5 10 цаас ханд өргөх бах. 2 охиноо аваад энэ залууч одоо төрөөсийн гэр мэр байр майранд дамжиж амьдэрдэг гэж сураг сонслоо. Тэ. Би амарч байсан зүгээр яг уу одоо боломжтой л өгнө үз. Одоо дахин ингээл хүмүүсээс сандуг уугаад байгаас хэцүү. Тэ. Тэг яг сэтгэлийн дэм болгоод би өөрөөсөө нэг бас нэг 5 цаас өгчээ. Тэг боломжтой өнөөдөр хүмүүс нь тэгээд би тэр залуугийн дансыг тавьчих. Тэгээ боломжтой хүмүүс нь бас 5-10 цаас зовх цагт нөхрийн чанар танигддээ шүү. Тий. 5-10 цаас ханд өргөөрөө манайхаа. Тэгээ заавал өргөх гэж байгаа юм шиг зүгээр хүн нэр ийм амир хэцүү зовлон туулаад ингээд уйлаад дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу байхад бид нар бас бие биендээ жоохон өр зөөлөн өрөвч нинжин сэтгэлээр сандах хэрэгтэй хинч юу ч үзэж туулж болно тий. За тийм байна. Би тэгээ өдөр бичлэгтээ уулзъя. Би одоо тэр залуутай ингээд ярилцаад бичлэг хийн. Өчтөрийн байдлаар бол үнэхээр аимшигтай. Тэгээ тэр залуу бол алуурчтай уулзаад нөгөөх нь уучлахуучхаа гэсэн чинь уучлахгүй нэгж байна. Энэ сэтгэлэг мэдрэлийн өвчтөй нөхдүүдтэй ингээд тусгаарлаач. Хүн алаад энэ хүн бүхэл бүтэн хүний амьдрал олон жилийн амьдрал те хайртай хань ижил үр хүүхдийн ингээ хөнөөчөөд ах чинь тэгэл энэ ард иргэдийн дунд ингээд галзуу солиотой юмнууд ингээ явж л байдаг те. Нэгэр нэр хэлчих болдохгүй дөө харамсалтай байна. Одоо настай ээж нь тэгээд нөө
дэрийнхаа нөгөө жижигхэн охиных нь ажил явдал ингээ хөөсөлтөө явж байгаа гэж байна. Энэ залуу болохоор өөрөө ингээ эмнэлэг дээр эмнэлэгт нь байхгүй юм тариа бас зөндөө байна гэж байна. Хэрэг болоод гарч аптек руу ингээд юм тариагаа хайгаад юуных нь мөнгө цаас байх үү энэ чинь зайлвал бас энэ гор газ юу л тэрний дэлбэрэлтээр ингээд бас бэртэж гимтсэн залуу онцгой байдалтай ажилладаг ажилгүй байж байгаад ажилдаа ороод цалингаач авч чадахгүй байж байгаад одоо ийм асуудал үүссэн. Юу байх вэ зайлвал. За тийм байна. Тэг явж гин. Өдөр тэр залуу юу өх нүү одоо юу өх нүү ч гэж одоо юу ч ярих вэ тэр хүн чинь ийм хэцүү байгаад бас ингээд 7-5 юм асуухгүй зүгээр сая 90 өнөөр уулзаад бас 5-10 цаас өгөөд тий